Улаанбаатар хотын удирдлага бүтэц бүрэлдэхүүн солигдоод жил гаруй хугацаа өнгөрч байгаа. За энэ хугацаанд хотын шинэ удирдлагууд юу хийж хэрэгжүүлвэ гэдэг агуулга бүхий 5 асуулгыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах Монгол Ардын намын бүлгээс хотын дарга тавьсан юм. Тухайлбал хотын дарга Батүлийн хуралдаанд оролцсон эрт хот тогтчлолт зам талбайд цэвэрлэгээнд зарцуулсан хөрөнгийн талаар болон 2013 онд гаргасан барилгын ёслолын дүн мэдээ, агаарын бохирлыг бууруулахын тулд хийсэн ажлын тайлан, удирдлагын манлайлал гэсэн 5 зүйл багтаж байгаа юм. Эдгээр асуулгад хотын дарга болон холбогдох удирдлагууд хариулт өгсөн юм. Өөрөөр хэлбэл иргэдийн төлөөлөгчдийн хуралдах Монгол Ардын намын бүлгийн тавиад байгаа асуулга хэр үнэн бодиттой болох, хот тогтчлолтод зарцуулсан хөрөнгө мөнгөний задаргаа зэргийг танилцуулсан юм. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатарын зарагч Батүйл нь 2012 оны 7 дугаар сарын 9-өөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацаанд хуралдсан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 14, ээлжид тус 4 удаагийн хуралдаанаас 2 хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүнд 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гадаад томилттой учраас 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд ээлжийн амралтай учраас тус оролцож чадаагүй бусад хуралдаанд оролцож байсан болно. Тэргүүлжлэн нарийн бичгийн дарга Инкод зохион байгуулалтын хэлтсийн дарга Халтар зохион байгуулагч Синдмаа гэсэн гар үстэй тодорхойлт авсан болно. Хот тогтчлолт ногоон байгууламжийн зардалд 6.3 тэрбум төгрөг буюу 35.6%. Хотын гэрэлтүүлгийн зардал 729.2 сая төгрөг буюу 4.1%. Реклам мэдээллийн байгууламжийн зардал 340.9 сая төгрөг буюу 2%. Хөшөө түүх соёлын тусгал зүйлсийн зардалд 100 сая төгрөг буюу 0.6%. Хот тогтчлолтын бусад зардал 2.1 тэрбум төгрөг буюу 11.9% тус тус эзэж байгаамаа. За энийг бол ингээд задрагаар нийтгэхэд 17.7 тэрбумыг зарцуулалтын статьянуудыг хэллээ. Энд бичигдсэн тавьсан одоо энэ асуулгын дотор тавьж байгаа хөнгийг харахад бол хот байгуулалтанд хэтэрхий мөнгө зараад байна. Тэрийг юун зараад байгаа ч гэх юм шиг ийм асуудлууд байна л да. Тэгэхээр тоо хэлэхэд бол 2012 онд хот байгуулалтанд 6.8 тэрбум төгрөг зарсан байна. 13 онд бид нэр 18 тэрбум төгрөг зарж байна. Үндсэндээ 3 дахин их мөнгө. Цаашдаа энэ мөнгө бас өсөн 28 тэрбум болж өсөж байгаа. Тэгэхээр хот тогтчлох гэдэг ажил бол манай үндсэн чиг үүргийн ажил. Урд нь бол одоо автобусны буудал нь бол одоо ингээд мөс нь хөлдсөн. Зам нь бол одоо котокен дээгүүр явж байгаа юм шиг нэг ийм байдлаар байсан шүү дээ. Энийг бол одоо бид иргэд бол бүгд санаж байгаа. Тэгэхээр 13 онд бол 10 сарын 12-нд ихний цас орсон байна. Тэгээ 11-нд автобустай цас ороход бид нэр цаг хугацаанд энэ цэвэрлэгээ арчилгаагаа хийгээд их юм бол үнэхээр одоо цас мүсгүй байж болдсон байна гэдгийг одоо иргэд бол харж шít. 2001 онд үүссэн утаа бохирдол яг энэ бурмаа судлаачийн хэлснээр бол ийм л байсан. Үнэхээр та нарын одоо хилээд байгаа энэ 16-наас 16 насны хүүхдийн өвчлөлийн шалтгаан бол байсан. Харин өнөөдөр ямар өвчлөлтөө бид нар хийж байна гэж. Мэдээж агаарын бохирдлоос үүсэлтэй бол өвчлөл байгаа гэдгийг бид үүсэхгүй байгаа. Гэхдээ энэ нь 12 жилийн өмнө ч юм уу ийм 10 жилийн өмнөх одоо мэдээллийг үндэслэж өнөөдрийн байр ажлыг дүгнж байгаа нь бол шулуухан хэлэхэд бол засаг даргын хэлснээр гүжирлэгийн шинжтэй асуудал байна гэж хэлмээр байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах Монгол Ардын намын бүлгээс тавьсан эдгээр асуулга хууль дүрмийн хүрээнд явагдаагүй дээр улс төрийн зорилгоор одоогийн удирдлан хийж хэрэгжүүлж байгаа ажлыг харлуулах зорилготой байгаа гэдгийг хотын дарга хэлсэн юм. За уган сүрэг хүчний байр сууриас хандахдаа хийж хэрэгжүүлж байгаа ажлыг үгүйсгэх биш шүүмжлэлтэй хандсан бол хүлээж авах байсан гэдгийг ч хэлж байсан юм. Өнөөдөр бидний хийж байгаа бүтээн байгуулалтанд эдгээр бол барьцаалтчихжээ. Тэгээ ерөөсө харлуулахар шийдсэн байна. Нэг улс төрийн зорилго. Нөгөө улс төрийн зорилго нь нөгөө өөрсдийнх нь үед хийгдсэн олон муу ажлыг өнөөдөр бидэнд чихээр шийдсэн байна. Одоо яг тэгэхээр одоо хүмүүсийг ухаан муутай гэж бодоод байгаа юм уу, юу гэж бодоод байгаа юм. Зүгээр л шууд харлуулж бидэнд л үг үтгэж нялзахаар шийдсэн байна л да. Ийм зорилготой гэж байна. Ерөөсөө хэдүүлээ энэ төрд сайн жишг тогтооё тийм ээ. Нэг нь ингээд би бол хэлсэн байхгүй. Манай засаг даргын орлогч бүрийг хариуцсан ийм төлөөлөгчийг тавиа. Тэрий чи удирдлагын зөвлөлд хоролд оруулж ийя. Тийм ээ. Мэдээллийг бүр тусгаарлан өгчээ. Тэгээд ажил хэргийг мэтгэлцэн л явъя хэдүүл.
Албан тушаал бол ажил хэрэг амжуулдаг хөдөлмөрийн зэвсэг. За энэ зарчмаар улс төрийн ажил явах учиртайгч хотын дарганы ирсэн юм. Одоогийн нийслэлийн удирдлагууд юу хийж бүтээг гэдгийг хотын дарганараас биш иргэдээс асуух нь зүйтэй гэдгийг хэлж байлаа. Учир нь тэд аливаа ажлыг хийж хэрэгжүүлэхдээ иргэдээс асуудаг. Тэдний оролцоонд тулгуурлан тушаал шийдвэрээ гаргадаг учраас иргэд хотын ажилд дүн тавих эрхтэйг ч онцлсан юм. Ямар ч иргэдийн төлөөлөгчийн хуралдаах Монгол Ардын намын бүлгийн тавьсан асуулгад албан ёсны хариултыг хотын удирдлагууд өглөө. Дээрх асуулгад гүтгэлийн шинж чанартай зарим зүйл байгаа нь Монгол Ардын намын бүлгийг хууль хяналтын байгууллагад шалгуулах үндслэл болно гэдгийг хэлсэн юм. Мэдээллийн хүрээнд орж өнөө улнаар бэлтгэлээ. Тэгэхээр ямар ч 10 дахин үйлсэн ажил нь 10 дахин